Та улаан уд хотыг ямар хот гэж хардаг вэ? Өөрөө бус нутгийн хүмүүст энэ хотын талаар юу ярьж өгөх үү? Нарлаг Бурятийн нийслэлийн ирээдүг та хэрхэн төсөөлж байна вэ? Эдгээр болон бусад асуултад улаан удийнхан хариулж, хотын брендийг бүтээхэд тусалж байна. Хамгийн чухал үе шат бол хотын орчин суугчдын өөрсдийн санал бодол. Судалгаа хэдэн өдрийн турш онлайн хэлбэрээр явагдаж байна. Харин өнөөдөр сайн дөрөхийн гарч иргэдээс бичлэн асууж байгаа юм. Гэхдээ бид иргэдийг онлайн хэлбэрээр оролцохыг бас уриалж байна. Судалгааг зөвхөн хотын оршин суугчдын дунд төдийгүй хөрш бус нутгийн иргэд болон Бурятийн нийслэлийн зочдын дунд ч явуулж байна. Юуны өмнө байгаль нуур ойрхон халуун аршаа нуттай. Байгаль нь маш үзэсгэлэнтэй. Үнийг илүү олон хүн үзэх хэрэгтэй. Мөн энд ирэхэд илүү хүртээмжтэй болгох хэрэгтэй. Ялангуяа зуны өдрөөлдөө надад энд маш их таалагддаг. Би эндхийн хүн бишээ. Москва орчмоос ирсэн. Хотын танигдах байдлыг нэмэгдүүлэхийн тулд брендийг бий болгож байгаа бөгөөд оршин суугчид энэ санааг дэмжиж байна. Бусад хотод байдаг танилуд маань улаан уд хаан байдгийг ч мэддэггүй. Байгаль нуурын ойролцоог хэлэхэд л ойлгодог. Ирхүү хаан, Чит хот хаан гэдгийг мэддэг хэрнээ улаан удыг мэддэг. Тиймээс хотыг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Манай хотыг мэддэг хүн цөөхөн байгаа. Судалгааны үр дүнд энэ 100 анхны дүрслэлийн хувилбарууд гарч ирнэ. Харин бэлэн брэнд бүкийг энэ оны эцэсгэхэд боловсруулах төлөвлөгөөтэй байна. Вокзал хүргэдэг дээд хэсэгтээ Дзержинскийн гудамж болон үргэлжлээд Римпоче багшаа дацанд хүрдэг энэ жижигхэн гудамж бол Добролюбовын гудамж юм. Гэхдээ үргэлж ийм нэртэй байсангүй. Улаан уд хотод Оросын бусад хотуудын адил гудамжийг хэвчлэн нэрт хүмүүсийн нэрээр нэрлэдэг. Улс төрчид, зохиолчид, эсвэл дайнууд баатруудын нэрээр Добролюбовын гудамж ч мөн адил. Хотынхон энэ алдарт хүн хэн байсныг мэддэг болов уу? Та юу гэж бодож байна? Энэ хүн хэн байсан бэ? Мэдэхгүй юм аа. Гудамжийг ямар нэг баатрын нэрээр нэрлсэн байхаа. Магадгүй 9-р сарын баяртай холбоотой юм болов уу? Энэ хүн хэн байсан бэ? Мэдэхгүй. Чиний нэрээр нэрсэн бол хувьсгалч уу? Николай Александрович Добролюбов бол 19-р зууны дунд үеийн утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, нийтлэлч, хувьсгалч, ардчлалын төлөөлөгч байв. Оросын уран зохиолт тэрээр томоохон мөр үлдээжээ. Хотын түүхийн хэмжүүрээр бол хайрцангуй сайхан энэ гудамжийг Николай Александровичийн нэрээр нэрлэсэн. 1938 оны 3 сарын 11-нд хоёр гудамжны нэрийг өөрчилсөн. Тэдний нэг нь Каховская гудамж байсан юм. Түүнийг Добролюбовын гудамж гэж нэрлэсэн. Энэ шийдийг улаан уд хотын ажилчин тариачдын болон улаан армийн депутатуудаас бүрдсэн зөвлөлийн хурал дээр гаргасан. Мөн Добролюбовын гудамж 3-р тойрогт байрлаж тэндээс эхэлдэгт би баяртай байдаг юм аа. Ингэж 80 гаруй жилийн өмнө гарсан шийдвэрийн ачаар хотын газрын зураг дээр нэгэн нэрт утга зохиолын зүтгэлтний нэрийг мөнхөлсөн гудамж бий болж өнөөдөр ч тэрний дурсгалыг хадгалсаар байна. Зочид цугларчээ. Аялал эхэлж байна. Өнөөдөр энд Заргузинскийн нэрэмжит хөгжимт театр болон Эрхэм мужийн улсын архив гэх хоёр байгууллагын ой тохиож байна. Эдгээр байгууллагууд энэ жил 85 жилийн ойгоо тэмдэглэнэ. Бүтээлч хамт олонд өргөмжлөл, баярын бичиг болон бусад зүйлсгээд бэлэг бэлджээ. Архивчид үүнийг олон жилийн турш нямбаа цуглуулсан байна. Эдгээр хуучин афишуудыг харахад маш сонирхолтой байдаг. Манай архивт ийм төрлийн олон материал хадгалагддаг. Тэд маш өнгөлөг, түүх рүү гүн татан оруулдаг. Мөн дайны үеийн зурагт хуудсууд ч бий. Дайны үед бодог олох хэцүү байсан. Гэсэн ч тэд маш гоёмсог, сэтгэл хөдлөхөн байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь мэдээж хадгалалтын санд байдаг. Энд хотын янз бүрийн байгууллагын үнэт баримтууд хадгалагдана. Түүний дотор хөгжимт театрын тухай баримтууд ч бий. Хайхад хэдхэн минут л хангалттай. За ингээд олчихлоо. Хамгийн дээд талд нь байна. Энэ байна. Хөгжимт театр. Цаана бас байна.
Театрын төлөөлөгчид сэтгэл хөдлөлтэй байна. Тэдний хэлснээр театрын үнэт зүйлс өмнө нь ч одоо ч адилхан байгааг харахад таатай байдаг. Энэ үнэхээр онцгой материал, сэтгэгдэлч бас маш сонирн байна. Намайг хамгийн их гайхшруулсан нь бүтгэлийн ном байлаа. Тэнд Николай Матвеевич Загурский бүтгэгдсэн тухай бичлэг байна. Энэ бол шинээр төрсэн хүүхдүүдийг бүтгэдэг ном. Ягаад ч юм энэ бичлэг надад маш хүчтэй сэтгэгдэлт үлдээсэн. Түүх рүү хандах нь хэрэгтэй. Бас ашигтай. Учир нь заримдаа өнгөрсөн үйл ирээдүйд урам өгч чиг замыг зааж өгдөг юм. Шубкин специально для программы новости. Культурное пространство. Дуу чимээ ба нам гүм, байгаль ба хүн, технологи ба урлаг, огтлцдог соёлын орон зай. Өдөр тутмын хуваар яаралгүйгээр өнгөрүүлэх 2 өдөр. Үе үеийн хүмүүсийг нэгтгэдэг нийтлэг мэдрэмжийн нэг хэсэг болох боломж. Өөрийгөө мэдэрч, амьсгалж, өөртөө хүмүүстэй энэ ертөнцид дахин холбоо тогтоох 2 өдөр. Өөр байгалийн хязгаарын дарамын театрт Степ буюу тал олон соёлын фестивалийн танилцуулга боллоо. Фестиваля «Степь». Бид хамтдаа орон зайг мэдрэх, хамтдаа амьсгалах, хамтдаа ихшиглэх гээд наадмын хит хитэн урайг сонссон. Бид энэ фестивалыг үр байгалийн хязгаарын иргэдэд зориулж зохион байгуулж байна. Иргэн бүр энэ арга хэмжээнээс өөрийн гэсэн сэтгэл авахыг хүсэж байна. Мөн хүн бүр өөрийн санааг санал болгож бид түүнийг энэ фестивальд хэрэгжүүлэх боломжтой. Фестиваль «Степь». Степ наадам Житахотоос 43 км-ийн зайд орших хорхигдсан Заря радиостанцын нутагт хаалттай онцгой толгой дээр зохион байгуулагдана. Бүсүүд интерактив хэлбэртэй байх болно. Зочид хөгжим сонсож, харилцан ярилцаж, мастер классуудад оролцож, өөр байгалийн хязгаарын амтад хоол амсан, шөнийн оддын дор дуртай киногоо үзэн, өглөө найзуудтайгаа гүйлтэд оролцох боломжтой. Хүүхдүүдэд зориулсан аниматоруудтай тусгай бүсүүд ч ажиллана. Заря радиостанц бол тодорхой долгион, тодорхой эрчим хүчийг өгдөг долгион. Бид өөрсдөө хэмнэлд амьдардаг. Талбайг хажуу талаас нь харахад долгион шиг харагддаг нь сонирхолтой. Энэ ч үнэхээр өвөрмөц юм. Мөн талбайн архитектур бид юу ч нураахгүй, харин оролцогчдын бүтээч ажилладаг энэ архитектуртай, тэр бетон багнуудтай байгаа бүх зүйлтэй ноёлдуулж байгалийн мэт зохицуулах болно. Помимо музыкальных. Хөгжмийн хөтөлбөрөөс гадна үзэгчдийг 15 арт объект 20-с дээш бүтээлч талбай хүлээж байна. Төсөл дээр алигдийн 200 орчим хүн ажиллаж байна. Энд зураачид, урчгууд, жүжигчид, хөгжимчид болон урлагаар амьдардаг хүмүүс оролцсноо. Танилцуулгын үеэр зочид фестивальд байх бүх талбайг жижиг завраар харсан. Жишээ нь өөр байгалийн хязгаарын зураачдын хамтран бүтээсэн Степ арт объект. Художниками Забайкалья. Бид зурагт академик арга барилыг сурталчилдаг. Өнөөдөр академик уламжлалаар хүрэг зурсан Коли Кошик энд өөрийнхөө маягийн андеграунд унгайс бүхий маш тод сонирхолтой өсгийг зурсан. Мөн энд манай алдарт акварель зураач Артем Тарасов бий. Бас Е өсгийг зураач Аксель бүтээсэн. Тэр манай хотод олон мурал зураг зурдаг. Харин эс үсэг бол өнөө орой энд цугласан бүх хүмүүсийн хамтын бүтээл юм. Хүн бүр ирж будаг биерээр өөрийгөө илэрхийлж болно. На сайте фестиваля Наадмын захим хуудсанд буцах холбооны маягт нэгдсэн бөгөөд хүссэн оролцогч, сайн дурын ажилтан эсвэл хамтран бүтээгчээр бүртгүүлж, энэ том арга хэмжээний нэгэн хэсэг болох боломжтой. этого огромного действа. Бүтээлч үйл ажиллагаагаар бид өөрсдөө илэрхийлдэг. Бүтээлч байдлаар бид өөрийнхөө дотоод ертөнц рүү гүн орж, заримдаа бодож байгаагүй зүйлсийг гаргаж ирч чад. Үүний галын дэргэд сууж, электрон хөгжим сонсч байж, йог хийж, 21 км гүйж байгаад хийж болно. Аливаа бүтээлчүүл өөрийгөө илэрхийлэх нь юуны өмнө өөртөө хүрэх зам юм. Бус хүмүүс юу гэж бодох нь чухал биш. Хүн өөрийн бүтээлч эхлэлээ илэрхийлж, энэ ертөнцид хэн болохоо, юу өгч чадхаа харуулах нь бидний эхлэл төгсгөлийн зорилго юм. Степ наадмын хедлайнуудаар алдарт дуучин Ваня Димитриенко, Комната культуры болон Хаттерс хамтлагууд оролцсноо.
Лена мөрөн бол Орос төдийгүй дэлхийн хамгийн том голуудын нэг. Зуны улиралд жуулчдыг татдаг бол өвөлдөж олон хүний очих дуртай газар нь болдог. Якутчуудын хэлснээр Лена бол тэдний хувьд зөвхөн энерги ирчсэн газар төдийгүй бодол санаатайгаа ганцаар үлдэх орон зай юм а. Бид одоо Лена мөрөн дээр байна. Энэ бол якутчуудын бидний хувьд эрч хүчний газар. Учир нь энд бид усны эрчистэй ойр байдаг. Миний хувьд энд ирэх нь өөртөөгөө ганцаар байх, өөрийгөө сонсох боломж. Тиймээс би маш их аз жаргалтай байна. Би дэшүүрээр гулгах дуртай. Учир нь багада урангуулгалтаар хичээлж байсан. Тэр тусмаа маш сайхан нарлаг өдөр байна. Для меня вот сегодня прекрасный солнечный день. Лена бол Оросын хамгийн хүчтэй, эрч хүчтэй мөрөн. Би хэдэн жил энд гулгаж байна. Энэ гол маш том үсэн талбайтай учраас надад маш их таалагддаг. Зөрөгтэй хүмүүс гол дээр очдог бол зарим хотынхон хот дотроо амархыг илүүд үзнэ. Хотын нуурууд дээр уламжлал ёсоор мөсөн гулгуур, зам болон бусад зугаа цэнгэлийг байгуулжээ. Өчигдөр бас ирсэн. Өнөөдөр нэлээд дулаахан байна. Гэхдээ урам өгдөг болохоор сэтгэл сайхан байна, тийм ээ? Би энэ гулгаж сурахаар ирсэн. Мөн гулсуур дээр гулгах гэж ирсэн. Хөөчлөлтэй байна. Якутчуудын хамгийн дуртай газруудын нэг нь Талом нуурын мөсөн талбай. Уламжлал ёсоор хотынхныг дэшүүрээр гулгах, мөн эерэг эрч хүчээр цэнэглэгдэх боломж хүлээж байна. Таалагдж байна. Энэ мөсөн талбайд анх удаа ирж байна уу? Үгүй ээ. Энд юунд нь татагддаг вэ? Гулгах. Бид өнөөдөр энд дулаахан байгаа болохоор ирлээ. Миний хувьд мөсөн талбай. Тишүүрээр гулгахад их хөвгөлтэй байдаг. Би анх удаа гулгаж байна. Бид гулгаж болох энэ өдөр эрхийг маш удаан хүлээсэн. Хавар жинхэнэ утгаараа айлчлан иржээ. Якутчууд гэр бүлээрээ салхинд гарч зөвхөн эерэг энерги авахын тулд биш, мөн хамтдаа цагийг үр бүтээлд өнгөрүүлэхээр цугларч байна. Ван Чанимын ажлын өдөр хүүгээ ажилдаа авч ирдэг. Хятадын олон эцэгхийн хувьд өглөө бүр жинхэнэ уралдаан шиг байдаг. Хүүхдэд цэцэрлэгт хүргэж өгөх, дараа нь ажилдаа амжиж очих хэрэгтэй. Урд нь эмээ өвгөнөр байнга тусалдаг байсан. Гэвч гэр бүлүүд том хотууд руу нүүж эхэлснээр энэ дэмжлэг багасжээ. Тиймээс энэ асуудалд ажил олгогчид туслах болсон байна. Ван Чанимын ажилдаг компани офисынхаа дэргэд өөрийн хүүхдийн төвийг нээжээ. Энэ үнэхээр том тус шүү. Ажил болон хүүхдийн өмчлөгийг хослуулахад амаргүй байна. Ийм компанийн хүүхдийн төвүүд одоохондоо ховорч аажмаар нээгдэж байна. 2023 онд Хятадд ойролцоогоор 9 сая хүүхэд мэндэлсэн. Төрөлтийн түвшин 1000 хүн тутамд 639 болж 2016 онтой харьцуулахад бараг 2 дахин буурсан байна. Эдгээр тоонуудын цаана олон залуустад тулгардаг карьерийн хөөхүү эсвэл гэр бүл зохиох уу гэдэг хэцүү сонголт бий. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Хятад улс хүүхдийн асаргаан, төр, бизнес, нийгмийн хамтын үүрэг болох шинэ нийгмийн тогтолцоог бүрдүүлэхийг оролдож байна. Компанийн хүүхдийн төвүүд бол зөвхөн шийдлийнх нь нэг хэсэг. Мөн гэр бүлүүдэд суралцах ачаалал их дарамт учруулдаг. Хятадын гэр бүлүүдэд гэрийн даалгавар ихэвчлэн хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд ч стресс болдго юм. 9-ийг 9-ээр үржүүлэхэд 45. Яг тэгж болдго юм уу? Яаж тэгж болдго юм? Миний төвчээрийг шалгах гэж бурхад чамайг илгээсэн байхаа. Гэхдээ баярлалаа. Би одоо хүртэл амьд байна. Сун Жих баг сургуулийн дэргэд байрлах нэмэлт сургалтын төвийг удирддаг. Тэрний ажилтнууд өдөр бүр хүүхдүүдийг хичээлээс нь авч ирж, оройн хоол өгч, эцэг эх нь ажлаа дуусгах хүртэл гэрийн даалгаварт нь тусалдаг. Гэвч хамгийн чухал үүргийг төрийн дэмжлэг гүйцэтгэдэг. 2025 оноос эхлэн 3 нас хүрээгүй хүүхэдтэй гэр бүлд жил бүр 3600 юаний тэтгэмж олгож эхэлжээ. Мөн 2021-с 24 оны хооронд Хятад улс төрийн цэцэрлэгийн өсвөлжийг хөгжүүлэхэд ойролцоогоор 5 тэрбум юан зарцуулсан байна. Үүнд эзэрэгцэн орон сууц, эрүүл мэндийн салбарт гэр бүлд ээлтэй бодлогууд нэвтрүүлж эхэлжээ.
Олон улсын туршлагаас харахад төрөлтийг дэмжихэд цогц арга хэмжээ шаардлагатай байдаг. Дараагийн алхам бол хүн амзын өөрчлөлтийг хянах тогтолцоог хөгжүүлж, гэр бүлийг дэмжих бодлогыг үргэлжлүүлээ сайжруулах явдал юм. Төрийн бодлого үнэхээр тусалж байгааг бид харж байна. Жишээ нь хүүхдийн өдөр тутмын зардал сард ойролцоогоор 500 юан болдог. Харин 3600 юаны тэтгэмж эдгээр зардлын тодорхой хэсгийг нөхөж чаддаг. Хятад улс хүн амын тоог хянах бодлогоос аажмаар гэр бүлийг дэмжих бодлого руу шилжиж байна. Алхамаар улс орон, ажил, хүүхдийн хүмүүжил болон дараагийн үеийн ирээдүйн хооронд шин тэнцвэрийг олохыг зорж байна. Александр Яровой, Лусы Жуй, CGTN. Эдгээр нь Хятадд ургадаг Пепа Чиннан хэмээх онцгой төрлийн моднууд юм. Тэд 1700 жилийн настай. Хятадын баруун өмнөд хэсгийн Индсийн хушуундах энэ хүрээлэнд бараг 200 ширхэг эртний мод ургадаг. Тэдний олонх нь эдгээр хоёр сүрлэг Пепа хаадын үр сад гэж үздэг. Алдартай нэг хэл зүг бий. Хүний амьдрал 100 жил дээд хязгаар. Харин эртний модны хувьд 100 жил бол дөнгөж эхлэл юм. Зууны турш Пепа Чиннан хотын алтан судалтай тансаг модон материал нь эзэн хааны архитектурт өндөр үнэлэгдэж иржээ. Түүнийг хориотой хот Тэнгэрийн сүм зэрэг Хятадын хамгийн алдарт дурсгалуудын баг нь дам нуруу дотоод чимэглэлд ашиглаж байж. Ихэнх ийм моднууд орд харш барихад тайрагдсан ч эдгээр хоёр авраг азар тийм хувь тавилангаас зайлсхийж чаджээ. Нэгдүгээрт манай Индсийн хошуунд өмнө усан тээврийн зам байгаагүй. Тиймээс эндээс мод тайрч зөөхөд их хүндрэлтэй байсан. Хоёрдугаарт эртний хүмүүс энгийн гэнэн итгэл үнэмшилтэй байсан. Хүмүүс гэрлэлт, оршуулга зэрэг амьдралын чухал үйл явдлын үеэр эндэрж залбирдаг байсан юм. Тэдний хувьд эдгээр моднууд ариун шүтэн байсан юм а. Өнөөдөр эдгээр авраг мод бүр өөрийн хамгаалалтын үнэмлэх таних дугаартай. Эрдэмтэд тэднийг ажиглаж, ойг сэргээхийн тулд суулгац хүртэл тарьж байна. Гэвч албан ёсоор Чиннан хаадын хүрээлэн нь дархан цаазад газар биш. Энэ бол хашаагүй хамгаалалт гэсэн зарчмаар хамгаалагддаг газар юм. Өөрөөр хэлбэл моддыг газар нутгийн статус бус, харин ч хууль болон олон нийтийн анхаарал хамгаалдаг байна. Энэ ойлголтыг анх 2010 оны орчимд дэвшүүлсэн гол санаа нь өмнө хамгаалтын статусгүй байсан байгальд албан ёсны хамгаалалт олгох. Гэхдээ шинээр дархан цаас газар байгуулахгүйгээр харин аль хэдийн байгалийн олон янз байдлыг хамгаалж байгаа нутаг дэвсгэрийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх явдал байсан юм. Ийм арга нь хамгаалалтын бүсийн сүлжээг өргөжүүлж, экосистемийг хамгаалах ажлыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой болох юм а. Ийм газруудыг хамгаалах нь өнөөдөр зүгээр нэг чухал бус, амин чухал асуудал болжээ. Дэлхий 2030 он гэхэд хуурай газар болон далайн 30%-ийг хамгаалтад авах зорилт тавьсан. Гэвч мэрэгжилтнүүд анхааруулж байна. Зөвхөн үндэсний парк, дархан цаадат газруудаар энэ зорилгод хүрэх боломжгүй. Байгальд шинэ холбоотнууд хэрэгтэй. Тэд аль хэдийн байгуулагдаад байгаа. Энэ бол дээдсийн тушаалаар биш, уламжлал, соёл, эсвэл эрүүл ухаанаар хамгаалагддаг нутаг дэвсгэрүүд юм а. Хятад бид ийм газрыг хүн байгаль хоёр хамтдаа орших нутаг дэвсгэр гэж нэрлэдэг. Энэ нь хүн ба байгаль хоорондын зохицлын тухай уламжлалт гүн хаан тулгуурладаг тул олон нийтэд ойлгоход илүү хялбар байдаг юм а. Сүүлийн 2 жилийн хугацаанд Шаншуй байгаль хамгаалах төв, төрийн байгууллагууд болон байгаль хамгаалах бүлгүүдтэй хамтран хятадын хэмжээнд хашаагүй хамгаалалт хөтөлбөрт хамрагдах боломжтой хэдэн 10 газар нутгийг илрүүлжээ. Энд уламжлалаа хадгалан амьдардаг орон нутгийн бэлчээрүүд, хотын ногоон бүсүүд, их сургуулийн кампусууд, жуулчдын очих дуртай газрууд, тэр дундаа Индсинд байрлах Чиннан хаадын парк багтаж байна. 1700 жилийн настай модыг харах боломж олдсонд маш азтай байна би. Энэ мод бараг л сүнстэй юм шиг санагддаг. Үүнийг хараад хүн өөрөө хичнээн өчүүхэн болохыг ойлгодог. Байгаль хамгаална гэдэг үргэлж газрын зураг дээр шинэ хэл батхыг хэлдэггүй. Хүн ба байгаль зуунаар бие биенээ хамгаалж ирсэн ийм газрууд дэлхийг хамгаалах дэлхийн хэмжээний хүчин чармаалтад маш чухал үүрэг гүйцэтгэж чадна.